Зэг сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ зориулж миний ярих кино бол House of the Dragon хэмээх онц сонирхолтой олон ангид кино. Эгч дүүс шиг өсөө хоёр найз амьдралын явцад хэрхэн дайснууд болж олон 100 сая ирчүүдийн цусаар гараа угааж өр хүүхдүүдийнхээ амины үнээр хүртэл өөрсдийн хүссэндээ хүрч байгааг бүгдээрээ үзэх болно. Рейнира өөрт олгогдсон хууль ёсны хаан ширээний төлөө тэмцэх бол нөгөөх нь нас барах гэж байсан нөхрийнхөө сүүлчийн үгийг буруу сонссноор энэ бүх аимшигтэй төвхийн эхлэл тавигддаг. Танхилхан өссөн аавын огтуд хүчтэй ирчүүдийг хоёр талд өөрсдийн туганд ор эгнүүлэн жигсааж сүрлэг луунуудаар эгнээгээ бэхжүүлсээр тулалдах өдөр ойрцоор байна. За ингээд бүгдээрээ тайлбараа эхлүүлцгээе. Game of Thrones суурлын фэнүүдийн үзэх дуртай өөр нэгэн бүтээл бол House of the Dragon. 7 хаант улс Targaryen удмын хаанчлалд ороод бараг 100 жилийн дараа Game of Thrones суурлаас бараг 200 жилийн өмнөх үйл явдлыг бидэнд харуулна. God дээр үзэж хараагүй маш олон тооны луунууд энэ суурлалд гарахын хажуугаар овжин залтай лууны мэгнүүдийг бол хүмүүсийн нүгэлт үйлдэлийг House of the Dragon суурлын цоо шинхэн 3 дугаар бүлгээс үзэж болох юм. За хаанаас үзэх вэ гэхээр Univision-ийн HBO Max-аас Монгол хадмалтайгаар хүлээн авч үзээрэй. 7 хаант улсын хувь заяаг Targaryen гэр бүл удирдаад хэдийнэ олон 100 жил өнгөрсөн байна. Одоогийн хаан Viserys Targaryen эхнэр охины хамт амьдардаг. Эхнэр нь жирэмсэн хэзээ мэдгүй төрөгт өгсөн эзэнд нь ирээдүйн хаан ширээ залгамжлагч нь торниж байгаа. Хэдийгээр тэр эхнэртэй маш хайртайж төрхийн хүндрэл болж хинийх нь 8 насыг аврах вэ хэмээн отож нар асуухад шинхэн төрсөн хүүгээ тэр сонгочихдог. Үр дүнд нь эхнэр нь нас барахад зөв сонголт хийсэн гэж найдаж байсан Viserys ардаас нь хүүгээ ч гэсэн алдна. Энэ бүх үйл явдлыг хажуу талаас нь харж хайртай ээжигээ хайртай аавынхаа гарт алдсан Rhaenyra Viserys-ийг үзэн ядаж эхэлдэг. Хаантан өөрийн цорын ганц залгамжлагч том охин Rhaenyra-тай ярилцаж тэрнээс уучлал гуйгаад охин минь чамаас хойш надад хэдэн ч хүү төрсөн чи хаан ширээний хамгийн эхний залгамжлагч байх болно гэд түүнийг албан ёсоор түшмэл ноёдуудын өмнө зарлаж баталгаажуулдаг. Хааны баруун гараа улс төрийн итгэлтэй зөвлөх Отто энэ мөчийг маш өвчнөр ашиглаж өөрийн төрсөн охин Alicent-аг хааны хатан болгох сайхан боломж ирлээ хэмээн харна. Иймдээс тэр цаг алдалгүй Alicent-аг үе гашуудаа шамлан байгаа Viserys рүү илгээдэг. Энэхүү үйл явдлын үр дүнд Viserys Alicent-тай хоёр хагас жилийн дараа л гэхэд хурмаа хийхээр болсон байна. Үүнээс болоод эгч дүүс ордон тоглож өссөн Rhaenyra болон Alicent-тай хоёрын харилцаанд ан цав суугаад эхэлдэг. Viserys охиндоо хааны торгон цэргийн албанд шинэ хөлөг баатар сонгох хариуцлагатай ажлыг даалгасан байна. Отто ирээдүйн хатанда гарал үүсэл сайтай хүн сонгохыг зөвлөдөгч Rhaenyra саяхан босон тулаанд гарамгай авья байгуулсан Ser Criston-ыг сонгочихон тэр. Viserys өөрийн хаант улсыг аль болох эв зүгээр өдөрдөх хүсэлтэй болж өгвөл дайн тулаанаас холуур өнгөрөхийг ирмэлцдэг. Тиймдээ усан флотын захирагч Corlys эзэн хаандаа одоо стейж хэмээх газар гараад буй иргэний дайныг хүчээр дарахыг санал болгоход тэр өөдөөс нь татгалзсан хариулт хэлдэг. Ингэснээр усан флот болон хаан хоёрын хооронд хүйтэн хөндийн харилцаа тогтоод эхлэж байгаа юм. За Daemon Targaryen Viserys-ийн дүү. Одоо хааны төрсөн дүү шүү дээ. Хаан ширээнд суух боломжтой хүн байгаад байгаа байхгүй. Ах дүү хоёрын харилцаа бол бас тийм ч муугүй. Ахын дүүгээ гэдэг дүү ахыгаа гэдэг биенийхээ зан шиг сайн ойлголцдог. Daemon хуулийн сайд, сангийн сайд зэрэг хоёр том албан тушаал улстай ажилладаг байсан. Гэхдээ хоёуланд нь зөвлөлийн шийдвэрээр ажилласаа огцорсон байт юм байна. Саяны Отто шүү дээ. Тэр болохоор Daemon-ыг хаан ширээнд хамгийн ихээр аюул учруулж байгаа хөөн гэж үздэг аахгүй. Нэг тийм одоо жинхэнэ эр бэрн биеийн дотроо багтгаа байцсан дайнч, тулаанч, залуу байгаа аахгүй. Тэгэл луутай бүр дээрсэн. Зан аашийн хувьд тогтворгүй, тесрэмтгий тийм үү. Нөгөө тал Daemon зөвлөлд ажиллаж явах хугацаанд Оттог юу гэж харсан бэ гэхлээр бүх цаг үед үргэлж хэн нэгнийг шимэгчилж амьдардаг. Хаанч ямар ч албан тушаалд байсан үргэлж дээшээ тэмүүлж байдаг. Гэхдээ хаан болсон ч түүний энэ хүсэл хизээж барагдахгүй гэдгийг нэвч шувд олоод тарчихсан байдаг. Viserys-ийг төрсөн охиноо дараачийн хаан ширээ заламжлагчаар зарлаж төмөр сэнтэд өрсөлдөх боломжийг нь үгүй хийсэн ахтаа гомцсон Daemon Targaryen-чуудын анхны хааш луут зохиог өөрийнхөө луутай эзлэн суух болсон байна. Westeros-оос явахдаа нэг өндөх хулгайлж өөрийн нууц самрагтайгаа гэрлэж тэдэд дундаас гарах хүүхэдтэй Daemon энэ лууг хадгалж байгаа юмсан ч. Хайртай дүүгээ тэрүүхэн дэндээ жижигхэн бослог гаргаж байгааг мэдсэн Viserys ихэд хэлэгнэж Оттог цөөн тооны цэргүүтээ илгээж Daemon-ыг буулгаж ирэхийг тушаадаг. Цээжиндээ багтарч ядсан их хууртай гарамгаа тулаанч эрийг нэмүү зөвлөг очоо буулган гэж байх те. Тэр нь ч тодорхой тэгээд хоёр талд ил зэвсгээ агсаад нэг нь хааны нэрийн өмнөөс нөгөөх нь хааны эсрэг тал болох гээд байжсэн чинь Rhaenyra луутаагаа ирээд аав гахыгаа ятгаснаар энэхүү үйл явдалд ихсийгээд нэг юм
намждаг. Хэсэг хугацааны дараа хаанд гомцсон Лорд Corlys Daemon-ыг харштаан дуудаж уулзаад стейжд гараад байгаа иргэний дайнд түүний тусламж хэрэгтэй байна. Надад туслаач хэмээн гуйв. Ингэснээр тэд хамтдаа 3 жилийн туршид мөр зэрэгцэн толцгааж байгаа юм. Визерис ордондоо Алисентагаас төрсэн хүүгийнхээ 1 насны ог тэмдэглэж байна. Ренирад энэ бүх зүйл сэтгэлийн төвшөөр нэмж эцэг нь хизээ мүдгүй хаан ширээгээ төрсөн хүүдээ өгчих юм шиг санагдаад явчихсан. Визерис түүнийг нэвтарсан юм шиг дуудаж уулзаад охин минь хаан ширээний ганцхан залгамжлагч би. Тэр нь чи хэмээн дахин нэг удаа хэлдэг. Энэ бол аав нь охиндоо хэр их хайртай вэ гэдгийг илэрхийлж байгаа нэг том хайрын хэл юм. Энэ ярианда Визерис ирээдүйн тухай нэгэн том зөвлөлөө. Тэр нь болохоор ер нь Game of Thrones дээр гардаг үйл явдалтай. Тэгээд Viserys-ийг хэлэх гээд байгаа үг нь болохоор охиноо хүнтэй суух цаг чинь ирчихсэн болчихсон шүү гэдэг санаа. Эргэн тойронд нь байх бүхий л ганц бие удам ухсаа сайтай эрчүүд Rhaenyra-г зүгээр байлгахгүй залгаах учраас манай эмэгтэй өөдсөн да хэсэгэн жолоо ганцаараа байхаар ойн гүн рүү шингэн алга болж байгаа юм. Гүнжиг дагаж Ser Criston ардаас нь явснаар тэдний хооронд романтик харилцаа үүсч эцэст нь энэ шөнөө нэг оронд орцгоод. Олон жилийн цус дулаан Daemon эцэст нь нэг юм ялалт байгуулж нийслэл хотод ирсэн байна. Viserys дүүгэн титэм зөөж орж ирэхэд нь ихэд гайхдагч нэг тэнгэрийн дор нэг хаан байна хэмээн өнөөх нь өвдөгсөгдснөөр ах トゥ хоёрын харилцаа буцаад сэрэг. Daemon ахыхаа охин Rhaenyra-г эргүүлж тэрнтэй ойртох боломж олдогч арайч бас секси чигдэхгүй маа. Энэ тухай Viserys олж мэдээ тэрнээс хутга тулган асуувал охиноо надтай гэрлүүлчих хэмээн Daemon ахаасаа гуйдаг. Дүүгийнх нь энэ хүсэлт боломжтой ч манай хүн харамсалтай технэртэй. Яг улс төрийн зорилгоор гэрэлсэн гэрлэлтэйгээ ерөөхдөө ихтер нөхөр хоёр бие биендээ үнэхээр дургүй. Viserys дүүгээ ордноос хөөж үүнийхээ дараа охинтой сууж болох үс шинэ нөхрийг нэн дээр хайж олдог нь Laenor Velaryon байна. Нөгөө усан флоттой нөхрийг хүүн гэсэн үгтэй. Тэгээ энэ үйлдэлээр Viserys хагаралтаад байсан хоёр том гэр бүлээ нэгтгэж чадаж байгаа юм. Хэсэг хугацааны дараа Laenor эмэгтэй хүн гэхээс эрэгтэй хүнийг илүүд үздэг гэдг нь бидэнд тодорхой бол. Rhaenyra үнийг анхнаасаа мэдэж байсан болохоор нөхөртөөгөө тохиролцож бусдын нүдэн дээр л эхнэр нөхөр байцгаая хэмээн хэлдэг. Гүнжиг хурмаа хийснийхэн дараа Ser Criston хоёулаа энэ бүхнийг орхиод зугтацгаая. Хамтдаа аз жаргалтай амьдарцгаая гэсэн санал тавьдагч Rhaenyra түүнд үгүй хэмээн хариулдаг. Энэ зүгээс нөгөөтгөнд таалагдах нь ойлгомжтой. Тэгээд энэ түрээд манай хоёрын харилцаа ер нь бол дуусч байгаа хгүй. Тэгээд амар шархалсан Ser Criston Alicent-гийн тал руу урагчж байгаа. Отто охиндоо хандаж Rhaenyra-гийн хүүхдүүд чамд хамгаас аюултай. Тэр хаан ширээнд суусан даруйдаал өөрийн өрсөлдөгчд болох чиний хүүхдүүдийг нэг нэгээр нь хүйс тэмтэрж эхлэхийг хэн ч үгүйсэхгүй хэмээн хэлдэг. Эцгийнх нь энэ үгс үнний ортойч Alicent-аг үнэн хэрэгтэй дотор нь хоёр хувааж орхидог. За энэ бүгдийн хажуугаар Viserys өөрийнх нь ард дуур охиных нь эсрэг ямар нэг юм сэдэд яваад байгаа. Отог албан тушаалаас нь болно. Гэхдээ ямар ч нотлогоо энэ бүхэнд нь байхгүй л те зүүн сонгорол гэх юм уу тэгээд манай хаан угаасаа ажлаа амар сайн хийд юм. Daemon хайргүй их нэртэйгээ уулзаж тэрний амийг хорно. Ингэхдээ тэр үнийг зүгээр л нэг золгүй явдал мэтэр харагдуулахаар зохион байгуулна. Та бүхэн 21 болон түүнээс дээш насанд хүрсэн бол амар 111 гэсэн промо кодыг хийгээд анхны цэнэглэлтэндээ 150% бонус авах. Сайт руу нэвтэрч орох линкийг бичлэгний дор байршууллаа. Танд амжилт хүсье. Rhaenyra-гийн хурим. Эхнэрээсээ сонсон Daemon гүнжээ хурмын дээр явж очиод сүв залуугийн төрсөн эгчтэй сэтгнэж байгаа харагддаг. Тэгээ энэ хоёр ер нь бол суучтай дараа. Тэгсэн нэг сонирхолтой үйл явдал энэ хурмын дээр болдог нь Rhaenyra-гийн нөхрийн нууц амраг одоо дурлалт залуу гэсэн үг шүү дээ. Тэр нь Ser Criston дээр очиод олон долоо юм донгосч байгаад бүр өвтлээ зодуулчихдаг. Жинхнээсээ бүр өвтлээ зодуулчихдаг. Энэ явдлаас хойш 10 жилийн дараа Rhaenyra Targaryen гэж тандгүй шастай. Арай л хөгшөрсөн ч гэх юм уу, өмнөх жүжигчнээ хөөхөн байсан ч гэх юм уу яа. Хүн хүний гоо сайхны үнэлэмж өөр л байдаг баг л та. Би болохоор бяцхан зүрхэндээ нөгөө жүжигчнээ л ингээ үлдсэн амьдралын маань туршид House of the Dragon гэд явах юм байх гэж бодсон ч манай их ч орж ирэнэс. Гэхдээ зүгээрээ тэгээд нөгөө эмэгтэйхээ царайг хэсэг өвөлдөг юм бэлээ. Одоо бол тасцаа. Манай их ч гоё. 10 жилийн дараа Rhaenyra 3 дахь хүүхдээ үлгийдэн авсан байна. Эгч ер нь бол дөнгөж саяхан төрчөөд нөхөртөө өөрийнх нь биш хүүхдийг тэрвэрлэнгээ юу ч болоогүй юм шиг цаашдаа яах талаараа ярилцаад явж байгаа. Өндөө бол Jaehaerys, Lucerys, Joffrey энэ 3 хүүхэд гуруулаа нөхрийнх нь биш. Хэн ч харсан угаасаа бор өстэй хүүхдүүд байгаа даахгүй. Тэгээ нөхөр нь ч угаасаа мэдж байгаа шүү дээ. Анх яаж тохиролцсон тэрнгээрээ л энэ хоёр амьдарч байгаа. За тэгээ энэ 3 хүүхэд хэний хүүхдүүд вэ? Гэхлээр хааны торгон цэрэг Harwin Strong-ийн хүүхдүүд. Нөгөө талд Alicent, Viserys хоёрын дундаас нэлээд хэдэн шаргал өстэй хүүхдүүд мэдэлсэн байна. Том хүү Aegon, Aemond, Elena болон
Дейрн. Алисентэй болон Ренере хоёрын гэр бүл хооронд ил даалд гарах тэмцэл өдөр ирэх тусам нэмэгцээр. Хөдөлшгүй нотлох баримт хэн нэгнээс нь гараад ирэхэд аль нэг тал нь хайртай хүнээ алахад бэлэн тийм яригтай нөхцөл байдал үүсэт байгаа юм. Сэр Кристен Харви Стронгийг зориуд өдөж зодон үүсгэснээр Ренерегийн хайрт нууц амраг эхлээд ялж ийснаа сүулдэ ялагдаж ордныг бүр мөсөн орхихоор бол шоронд хоригдно. За нөгөө талд Ларри Стронг гэх Харви Стронгийн дүү Хатан хаантай зориуд ойртож түүний итгэлийг олж авчээ. Тэр өөрийн үн чөдлө батлахын тулд шоронд хоригдож байгаа өөрийн ах Харви Стронгийг тухайн шөндөө зөвлөлд дуусгадаг. Удалгүй Алисентигийн аваатаа буцаад хааны шин зөвлөхөөр томилогдно. Яагаад эргэж ирдэг вэ? Гэхдээ Харви Стронгтой хамт хааны хуучин зөвлөгч гэсэн гал таймаа олдсон болохоор. Үүний ардуур Дэймон Ренерегийн хормон дээр сэтгнээд байсан Лейнатай суучихсан байна. Тэдний дундаас 2 цагаан үстэй охтууд мэндэлсэн байдаг. Лейна 3 дахь хүүхдээ төрүүлэхдээ хүндрэлтэй төрхөөр болж эмч нар альныхын ч амь насыг аварч чадхааргүй болоход бүсгүй үхлийг маш тайвнаар хүлээн авч луу руугаа төхөж очиод өөрийгөө шатаах тушаал өгдөг. Үүний дараа бүсгүйн оршуулган дээр хааны гэр бүлийнхэн бүгдээрээ цуглацгаана. Энэ шөнө Алисентагийн хүү Эймонд Вестеросын хамгийн том луу болох бурхан болсон Ленагийн лууг өөрийн болгохоор шийддэг. Эймондын энэ хүсэл түүний санснаар болж хүү луутай болж чадна. Эргэж ирээ тэр харин Ренерегийн 2 хүү томорч тэр хоёрыг ботож хүүхдүүд хэмээн нүд үзүүрлэж доромжилсноор зодон үүсдэг. Энэ зодооны үр дүнд Эймонд нэг нүдээ алдаж байгаа юм. 2 гэр бүлийн маргаан уламд амьдэрч нүдийг нүдээр гэсэн зарчимтай Алисента утга барин далаахад Визерис тэдний голоор орж бүхнийг намжаадаг. Одоохондоо тэд ингээд 2 тийш болж байгаад удахгүй жинхэнэ дайн эхлэнэ гэдгийг хэн нь бүр хаан хүртэл гадарлаж байгаа. Энэ өдрийн орой Дэймон болон Ренере хоёр хамтдаа нэг оронд орцгоо. Тэгээ маргааш нь удахгүй хурмаа хийхээр тохиролцоод салцгаадаг. Энэ хоёрын энэ хүсэл боломжтой хэдэж дунд нь нэг саад байгаа нь Ренерегийн одоогийн нөхөр Лейнер. Бүсгүй сансандаа хүрэхин тулд нөхрөө хороож өөр хүнтэй сууж болох байсан ч түүний хайртай залуутай хамт ордноос ургуулж Лейнерийн үхлийг хуурамчаар зохион байгуулад урагшаагаа нэг алхахдаг. Тэгээ дараа нь шууд Дэймонтэй хурмаа хийж хууль ёсны эхнэр нөхөр болцгоодог. Загснаар манай гүнж бол өөрийнхөө хаан ширээнд суух ирээдүгөө Алисентиг олон шар үстэй хүүхдүүдийн эсрэг баталгаажуулж байгаа гэсэн үг байхгүй юу? 6 жилийн дараа Лорд Корлесын газар нутгийг дайн тулаанаар дүүрэн байна. Тэр далайн тулаанд гараад сурггүй болсонд ам өргөдлөө гэж түүний ах дүү нар бодож, үүний хажуугаар Корлесын ойрын залгамжлагчаар нь Ренерегийн хүүхдүүд яригадад эхэлсэн байна. Энэхүү үйл явдалд дургуутсан Корлесын дүү хэлэх юм хэлж тэр хүүхдүүдэд манай цус огтхонч байх. Тэд бол Лейнерийн хүүхдүүд биш гэж шударгаа гэр бүлийнхээ өмнө хэлдэг ч нөгөөдөл нь ойлгохгүй дүр эсгэж түүнд хариулт барьцгаана. Тэгэхээр нөнөг чинь нийслэл хүртэл дагвиж очоод эцсийн мөчөө хүлээж байгаа хаан энэ тухай ховлож лордын суудлал минийх дэхээс биш хэнийх нь мэддэгдэхгүй хонцын хүүхдэд бэлгэлжигдэг эд бишээ хэмээн нилээд хатуухан хэдэг үг андаа хэлжигдэг. Тэрний энэ үгс үнэн боловч энэ үйлдэлээрээ тэр хааныг болон түүний хайртай гүнжийг доромжилсан учраас Дэймоны хурц элдэнд толгоогоо алддаг. Ренере Корлесын эхнэр Рейнистэй хадам ээжтэйгээ хамсаадан болно. Жохо ойрч гинэ гэсэн үг байхгүй. Яа хаан ер нь бол нас барах төгцөн гэдгийг хүн болгон яриад байхгүй ч гэсэн дотроо л мэдэж байгаа. Тэгээд хоёр талд Алисента болон Ренере нар бага бүрдүүлж байгаа гэсэн үг. Тэгээд энэ хоёр ингэж ярьдээ. Өөрийнхөө нэг хүүг тэдний өөр нэг аж охинтой суулгая гэдэг байхгүй. Ер нь бол байж тээ. Ахынх нь хүүхдийг дүүгийнх нь охинтой суулгачаа гэж байгаа байхгүй юу? Ойлгомжгүй байж магадгүй л дээ. Цус ойртон шүү дээ угаасаа тээ. Тэг кино юм чинь. Гэхдээ бодит амьдрал дээр ийм тохиолдол маш олон байсан. Энэ болохоор энгийн ойлгомжтойгоор тайлбарлая гэвэл өөрийн эрх мэдлийн хүрээнд гадны хүн оруулахгүй гэсэн санаа ахгүй юу. Тэгээд эрх мэдэл гэдэг чинь одоо бүхэл бүтэн улс тэрний эд баялаг дээ. Хүүхдүүдийнх нь хүүхдүүд л ер нь бол өөрийнх нь бий болгосон эрх мэдэл хааны сенти тэгээд олон зуун жилээр дамжих баталгаатай тэгээд шалгарсан арга нь ерөөсөө л хооронд нь суулгах болчихж байгаа байхгүй. Яг тэр үедээ хүүхдүүд нь эрүүл мэндийн жаахан асуудалтай төрнө гэж мэдэж байсан ч тэгээд толгоонд ёоётой дүндүүтэй төрнө гэж мэдчихсэн ч тэгээд бүхэл бүтэн улс орон бүтэн Европын эрх мэдэл эд баялаг яригдж байгаа хажууд бол өчүүхэн юм шиг санагдсан юм шиг байгаа. Та сонирхч бол Габсбургийн гэр бүл гэ хайгаад үзээрэй. За энэ гэр бүл нь болохоор ариун Римийн эзэнт гүрнээс ахуулаад Англи, Герман, Венгер
Харват, Ирланд, Португал, Испани биз. Зэрэг улсуудын хатад, гүн, герцэгтэй юу ч байгаа хамгаалт байж болох том суудлууд дээр нь эдний хамааралтай цустай хүмүүс. Тэгээ хоорондоо гэрлэж мэрлээд хүүхдүүд төрүүлээд тэгснээ хүүхдүүдээ хооронд нь суулгаад тэгэл заваарсан л юм болсон юм шиг. За тэгээ хоорондоо гэрэлдэг цус ойртолтын талаарх сэдв энэ дүрээ дуусчихна. Тэгээ бүгдээрээ киногоо цааш нь үргэлжлүүлцгээе. Алисентагийн том хүү Эг нь өөрийнхөө ихчтэй сууж хоёр их хэрэг хүүхэдтэй болно. Рейнерач бас Деймонтэй сууснасаа хойш тэрний хоёр хүүхдийг гаргасан байна. Тэр нь бол хоёр талд үржээл байгаа байхгүй. Визерис гэр бүлээ нэг дор цуглуулж оройн зог барингаа Алисента Рейнера хоёрыг эвлэрүүлэх гэж оролдог. Тэгтэл нэг нүдтэй Эймон энэ бүхний эсрэг байж нөгөө хоёр хүүхдийг нь бутаж хольцтой зэргээр нь доромжилж уур амьсгал эвдэснээр Визерисийн санаа талаар болж биеийн тавгүйрхэн өрөөрөвгөө амархаар явдаг. Хаантан хажуудаа байгаа Алисентаг өөрийн гүнж Рейнера байна хэмээн андуураад зүнчийн хэлсэн нэгэн зөвгөнлийг байн давтаж хэлсээр байна. Одоо Готын үйл явдал гэсэн үгтэй. Тэгээд Алисента энэ бүхнийг Визерис хайртай охин Рейнерэга хаан ширээнд суулгах хүсэлгүй. Тэгээд Эгнийг оронд нь хаан болох бодолтой байгаа юм байна гэд буруугаар ойлгочтой юм балаа өхөн. Ер нь ийм балаа өхнүүд кинон дээр ч дээ бас амьдрал дээр ч юм бол юм самардаг шүү дээ. Маргааш өдөр болоход Рейнерагийн гэр бүлийнхэн хааны ордныг орхино. Визерис харин тухайн шөндөө тэнгэр дэвшдэг. Өглөө болоход Алисента хайртай нөхрөө энэ хорвоод байхгүй болсныг нь мэдээд сэтгэлээр ихэд ундаг. Тэгснээ аавыгаа дуудаад Визерисийн ярьсан Рейнераг хаан ширээг залгамжлуулахгүй Эгнийг хаан ширээнд суулгана гэсэнгээ өөрийнхөө худлаа сонссон утгагүй зүйлсээ яриад эхэлдэг. Тэр энэ үгсээ зөвлөлийн өмнө ч гэсэн давтаж хэлэх бөгөөд нөгөө хэд нь жаах тэгэлгүй байх уу Эгнийг болгоцгоо гэх нь угаасаа л ойлгомжтой шүү дээ. Тэгэхгүй бол өнөө шөндөө угаасаа хааны араас явах учраас. Хэвээ царай марыг наарлаа үгээд өвчнөдөө халуураад дэмэрч байсан хөгшөөний үгийг сонсчоод тэгээд би хоёр жигээрээ сонсон хаан сүүлчивгүй хэлдэ гэж мэгэв. Зүгээр л бурхан өршөг заяа. Зөвлөлийн шийдвэр 100% Эгнийг хаан ширээнд суулгах дээр батлагдсан учраас Ото нэн дээр хөдөлгөөийг хааны хаданд санал болгов. Тэгснэ Ото улсын хамгаал нэр хүндтэй гэр бүлийн гишүүдийг ордон цуглуулад Эгний өлмид орсогдгийг тэднээс хүсдэг. Энэ дундаа хэд хэдэн хүн тэрний энэ хүсэлтээс татгалзаж байгаа харагдагч өөрийнхөө төлөөтэд шууд цаазын давцсан руу явцгаан. Одоо Рейнераг одоо ямар стал гэдэг нь ямар ч нөгөө талын ингээд ногоонууд тэгээд аахгүй тэгээд ногоонууд удахгүй тодрох эзэн хаана ордон дотор байхгүй байгааг олж мэднэ. За тэгээ ордны торгон цэргүүд хот даяар хааныга хайдагч огтоосоо олж чаддаггүй. Дэмнээ суун барьна гэдээсэн биеийн үнэлэгч эмэгтэй Месариад хааны ордны гадуур тагнуулын маш том сүлжээтэй болцсон. Хааныг өөрийнхөө биеийн үнэлэгчний газар нууцсан байд. Тэгээд тэр Отото тохиролцож Эгнийг хаан байгааг хэлснийхээ хариуд амар их алттай бол. За тэгээ солиотой хаан эхэндээ титэмнээс татгалзаж энгийн амьдралыг сонгохыг хүсдэгч тэнийг ээжийнхээ ятгалганд авцснаар Галзуу хаан Эгэн болох замдаа албан ёсоор ийхүү орж байгаа юм. Үүнээс хэд хоногийн дараа хуучин хааны үхлийг хинээс ч нууж чадахгүй болсон хойно ногоонууд Луугийн үрний дээд талд Эгнийг маш хурдан хаан ширээнд нь зална. Нийслэлийн бүх иргэд энэ үйл ажиллагааг шимтэн сонирхож байдаг. За энэ бүхний хайжуугаар нийслэлд гацаж ордонд хоригдоод байсан Корлис Игнэр арай гэж өрөөнөөсөө оргоод луугаа унаад яг нөгөө хааны ёслол болж байгаа цэнгэлтгийн эгц доороос нь гараад ирхэн тэр. Өмнөх хаанаас орсон тэнэг эхүү хоёрыг Рейнес энэ удаад ягаад ч юм бэ хороолгүй тэндээс явдаг нь хизээ мүдгүй эхлэх гэж байгаа дайны эхлэх шалтгаананд баймааргүй байсан учраас баг. Гэтэл л угаас амар гүлэг болго. Ордны торгон зэргүүдийн нэг Эрик өмнөх хааны тэтмийг нууцаар хулгаалan Рейнера түүнийг авч иж өгдөг. Үүнтэй зэрэгцээд нийслэлээс Рейнес ч гэсэн нисч ирэх бөгөөд ордонд юу болж өрнөж байгаа талаар манай эмэгтэйд ярьж өгдөг. Эцгийгээ нас орсныг сонсгон зэрэгцээ хамгийн сайн найз нь хаан ширээг нь булаагаад хүүхэдтэй өчгснийг нь дуулаад жирэмсэн байсан Рейнера тэр дороо золбчихдаг. Өөнөөс хэд хоногийн дараа түүний толгой дээр дитэм зал. Удахгүй эхлэх дайнд Рейнера Дэймон хоёр цаг алдалгүй холбоотнуудаа баталгаажуулж тал тийшэнд хэрэг нисгэж загтил хийлгээ. Эхний удаагийн үнэлэмжээр ногоонууд холбоотнуудаар илүү зэрэг армаар илүү боловч Рейнерагийн талынх нь луугаар хав илүү болоод ирдэг. Ингэж ярилцаар хэд хоног өнгөрөхөд Ото Рейнера дээр ирээд Эгний хаанчлалыг зөвшөөр хаан ширээний өрсөлдөөнөөс нэрээд ат. Тэгвэл бид та нарыг эндээ тайван амьдрахыг чинь хүлээн зөвшөөрье. Мөн ордонд хит хитэн өндөр албан тушаал гаргаж өгөө гэхэд Рейнера би хэд хоногийн дараа хариу хэльегээд түүнийг үддэг. Шинэхэн хатан хаан зөвлөлөө хуралдуулж бүхнийг энхийн замаар шийдэх нь хамгийн зөв. Хэрэг бид дайтвал энэ улс орны тал нь үнсэн тоорох болно хэмээн өөрийн санаа бодлоо илэрхийлэхэд Рейнес зөв хүнийхээ талдаа орж хэмээн дотроо бодон зогсдог. Корлес энэ үед олон сарын далайн тулаанаас эргэн ирсэн байх бөгөөд Рейнерагийн энэ
үгийг сонсоод бас л сэтгэл дотроо ихэд догтлож манай агуу их усанлоод үүр таны мэд байх болно хэмээн ам тангаргаа өргөдөг. Энэ өдрийн орой эйг нь луунуудынхаа үүрлүү доошилж тэнд амьдрах одоохондоо эзэнгүй байгаа хамгийн авраг биетэй луунаас өөрсдийн талдаа тулалдаач хэмээн гуйдаг. Ата хаан ойрын хугацаанд хамгийн их зэрэг харамтай ноёдыг цаг алдалгүй өөрийн талдаа оруулах нь хамгаас чухал гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ жирийн нэг илчилгээгээд болчихтой гэдэг биш болохоор өөрийн хоёр хүүг нэг тийш нь луунуудтай нь явуулах шийдвэр төрнө. Хамгийн баггүй Люцересийг тэр лорд Баратион руу илгээнэ. Харамсалтай нь өнөөх нь Ренерагийн талд орохгүй хэмээн хэлэхэд тэрний хажууд Эмонд ирчихсэн сууж байдаг. Урдын өшөө хорслыг сансан шаргал үстэй жаал хүүг айлгаж тэрнийг алчхмаар байгаач одоохондоо цагинд биш болохоор зүгээр л айлгаад өнгөрдөг. Люцерес гэрлүүгээ харих замдаа шуурганд өртөж хэцүүхэн байдалтай нисж байтал Эмондын авраг луу эзнийхээ үгэнд оролгүй бяцхан жаал хүүг луутай нь хамт хоёр хувааж орхино. Ингэснээр энэхүү үйл явдал 7 хаант улсын цус асгаруулсан дайныг албан ёсоор эхлүүлж байгаа юм. 1-р сизон төгслөө. Энэхүү цувралын үргэлжлэл болох 2-3 дугаар бүлгийг Univision-ы HBO Max-аас Монгол хадмалтайгаар хүлээн авч үзээрэй. Дараа уулзтлаа. Түр баяртай.